1971 оны 12 сарын 24-ний өдөр Зул сарын уур амьсгалаар амьсгалсан гудамжинд 20-од насны үе тэнгийн найзууд болох Пёмму, Хийжун хоёр хөгжилдөж байсан. Тэд хоёулаа нэр хүндтэй Кэй ахлах сургуулийг төгсөөд Сөүлийн их сургуульд хүртэл хамт элсэн орж суралцаж байсан дотны найзууд. Ахлах сургуульд байхдаа хамтлаг хүртэл байгуулж байсан. Тэд Зул сарын баяр болохоос 10 хоногийн өмнө буюу 12 сарын 15-нд манайхаар бол хандвийн тоглолтод оролцоод цочид буудалд байрлах эрхийн бичиг авсан байна. Тэд энэ эрхийн бичгийг аваад маш ихээр баярлсан. Яагаад гэвэл тус цочид буудал нь энгийн нэг цочид буудал байгаагүй. 1971 оны үед энэ газар маш нэр хүндтэй газар байсан бөгөөд Мёндууны төвд байрлах 21 давхар тэр үед Сөүлийн 2 дахь өндөр байрлагт тооцогддог. Мёндууны дурсалт газар болох Тэйонгааг цочид буудал байсан. Тэйонгааг цочид буудлын дотоод засал нь өндөр зэрэглэлийн тансаг тогтвортой байсан. Хоёр найз Зул сарын баярын амралтаараа тус цочид буудалд амархаар явсан нь тэр байж. Пёмму Хийжун хоёрыг тус цочид буудалд амархаар очсны маргааш өглөө нь цочид буудлын танхимд нэгэн охин орж ирсэн. Түүний нэрийг Анмижа гэдэг 18 настай. Тэрээр тус цочид буудлын 3 давхарт байрлах гоо сайхны салонд ажилладаг байсан. Энэ өдрийн үдээс өмнө 10 цагийн үед ажлынхантайгаа болон захиралтайгаа хоол идэхээр төлөвлөсөн байсан. Тэгээд ажлынхаа эгч нартай хамт суугаад захирлаа хүлээж байсан байна. Тэднийг уулзаад удаагүй дөнгөж мараад сууж явах үед нь гинэд шил хагарч байгаа чимээ гарсан. Тэгээд тэдний сууж байсан өрөөнд нь буюу тэр салонд гинэд маш их утаа орж ирсэн. Утаа орж иж байгаа зүг рүү харахад хонглоор нь буюу тэр коридороор хав хар утаа мөн улаан цог хүртэл маналтаж байсан. Хүмүүс бүгд сандралтаж тэндээс гарах гэтэл хаалгаар гарах ямар ч боломжгүй. Гэтэл хэн нэг нь Мижаг дуудаад цонхоо онгойлгоорой гэж хэлсэн. Яагаад гэвэл цонхоор өсөрч гарах гэж байсан байна. Тэр салоо барилгын 3 давхарт байрладаг бөгөөд тэр 3 давхар нь 10 метрийн өндөрт байсан. Салон дотор байгаа хүмүүст 3 давхраас өсөрч гарах эсвэл хар утааг суран шатаар доош буух гэсэн хоёр сонголт байсан байна. Харин яг энэ үед гал төмөртэй тэмцэх төв ангийнхан гал гарч буй ослын газар ирсэн. Буудлын чочны өрөө нь 5-аас 19 давхарт байрладаг бөгөөд 200 өрөөтэй байсан. Тус чочид буудлын 3 давхрын салонд ажилладаг Анмижа аимшигт галын аюулаас амьд гарч чадсан бөгөөд нэвтрүүлгийн багийнханд өгсөн ярилцлагатаа эгч нар надад хурдан үсрээрээ гэж хэлж байсан. Гэхдээ надад бол 3 давхраас үсрэх бодол байгаагүй. Гэтэл хэн нэгэн миний араас түлхчихсэн. Түүний ачаар би төрийн далбай байрладаг хэсгийн хажууханд нь унаж ухаан алдсан байсан. Тэр үед техникийн өрөөнд байсан ах намайг олж хараад өөрч доош нь буулгасан гэсэн. Тэгээд ухаан ороход таксийн дотор явж байсан. Тэр таксигаараа намайг эмнэлэг рүү хүргэж өгөөд хурдан эмчилгээ хийлгэж би 9 минут үлдэх боломжтой байсан гэж ярьсан байна. Ингэж Мижа эмнэлэг рүү явж байх хооронд нь нөгөө талд гал сөнөгчд улаан галыг унтраахаар тэмцэж байсан. Гэхдээ яг тэр үед галыг унтраахад маш бэрхшээлтэй тулгарч байсан байна. Өрөөнүүдийн цонхоор гадагш гал авалцаж байсан ба дотоод температур нь 1000-аас 1300 градус байсан. Тэр үед галын голомт дээр ажиллаж байсан гал сөнөгч Пак Жунхо ярихдаа маш их хүмүүс арилдаж байсан. Яг л цэцэг дэлгэрчсэн юм шиг цонх болгон дээр хүмүүс зогсчихсон тусламж ирж байсан гэж ярьсан байна. Тус цочид буудлын буюу барилгын нэг хэсэгт нь хүмүүс цугларсан байсан нь барилгын гол хэсэгт байрладаг 7 давхрын дээвэр байсан. Тэднийг олж харсан гал сөнөөгчд аврах шат хурдан бэлдэж 7 давхар хүртэл шатаа сунгаад нэг нэгээрээ шатнаас сайн бариад буугаарай гэж хэлсэн. Барилгын гол хэсэгт буюу 7 давхрын дээвэр дээр байсан хүмүүс маш тайван харагдсан. Зарим нь бүр шархацсан хүмүүсийг мөрөн дээрээ суулгаад бууж ирсэн хүмүүс ч байсан байна. Ингээд 7 давхрын дээвэр дээр байсан бүх хүмүүс харагдаж чадсан юм байна. Яг энэ аврах үйл ажиллагаа явагдаж байх үед барилгын нөгөө хэсэгт санаанд оромгүй үйл явдал болж байсан. Энэ тухай гал сөнөгч Пак Жунхо ярихдаа орны матрасыг биедээ хүлээд доош өсөрч байсан хүмүүс байсан. Матрасаараа унвал сайн ч гэсэн тэр үед тэгж газарсан хүн байгаагүй. Хажуугаараа унсан хүмүүс нь эхэлж толгоогоор унах тохиолдолж байсан. Тэднээс амьд үлдсэн хүн байгаагүй. Буудлын эргэн тойронд цогцоор дүүрч бас халуун байсан болохоор яг л тамд ирсэн мэт санагдаж байсан гэж ярьсан байна. Эдгээр хүмүүс гал сөнөгчд ирсэн байгааг мэдсэн байж яагаад ийм сонголтыг хийсэн бэ гэвэл тэр үед Сөүл байсан хамгийн урт аврах шат нь 32 м хүртэл өндөртэй 7 давхар хүртэл хүрэх боломжтой байсан. Гэтэл энэ барилгын өндөр нь 80 м. Тэр үед гал унтраах техник хэрэгсэл маш дутмаг байсан. Гэхдээ барилгын дээвэр дээр байгаа хүмүүсийг аврах нисдэг тэрэг байсан байна.
Ингээд нисдэг тэргээр дээвэр дээр байгаа хүмүүсийг аврахаар өдөөс өмнө 11 цаг үед очсон. Тэр үед зэвсэгт хүчний 21-р ангид аврах ажиллагааны нисдэг тэрэгний нисгэгч хийж байсан Мөн Гонхёны ярилцлагын хэсгээс нь хүргвэл тухайн үед ерөнхийлөгч Пак Чун-хи Коёдун хотод агаарын десантын бригад байгуулж тэнд манаа нисдэг тэрэг өргөлж бэлэн байдалд байдаг байсан юм. Яг бэлэн байдалд байх үедээ Тэ Ёнгагт гарч буй галын мэдээллийг цэргийн штабын өрөөний утсаар хүлээж авсан юм гэж ярьсан байна. Хазар цэргийн нисдэг тэрэг тэнд бэлэн байсан. Тэр үед гал унтраах нисдэг тэрэг байгаагүй тул цэргийн нисдэг тэргийг явуулсан юм байна. Гэхдээ харамсалтай нь цэргийн нисдэг тэрэгэнд аврах техник хэрэгсэл байгаагүй. Гэсэн ч Ахмад мөн тэр үед ингэж бодсон гин. Ямартайч би тушаалыг зөрчиж чадахгүй, юу ч гэсэн ослын газар руу явъя гэж бодсон. Тэгээд гал гарч буй буудалд очиод дээгүүр нь нисэж байхад дээвэр дээр хүмүүс байгаа нь харагдсан. Хоёр залуухан эрэгтэй тусламж хүсэн гараа даллаж тэднийг дуудаж байсан. Онгоцны Ахмад мөн хамт яваад цэрэгтэй олс байгаа бидтэй олсоо буулгацгаая гэж хэлсэн. Энэ олс нь цэргүүд бэлтгэл хийхдээ ашигладаг олс байсан. Тус олснаас байрсан хүн хэрвээ тавихгүй байвал хажуугийн гал гараагүй аюулгүй барилгын дээвэрлүү зөөх боломжтой байсан. Ингээд дээвэр дээр байгаа хүмүүс рүү олсоо буулган тэдэнд ойртуулах гэж хичээсэн. Энэ нь тийм ч амаргүй зүйлээсэн. Ахмад мөн зүүн тийш 5 м, баруун тийш 3 м хэмээн амандаа бутнан байд гараа хичээн болгоомжлсон онгоцоо удирдах олсны үзүүрийг дээвэр дээр байгаа хүмүүст ойртуулах гэж хичээсний эцэст залуусын нэг нь олсын үзүүрээс барьж чадсан. Ингээд Ахмад мөн 3 хүний амийг аварч чадсан. Мөн дахиад өөр цэргийн нисдэг тэрэг 3 хүний амийг аварч нийтдээ цэргийн нисэх хүчнийхэн 6 хүний амийг аварч чадсан юм байна. Гэвч харамсалтай нь тун удалгүй зурагтаар итгэхэд бэрх дүрс гарсан. Өөр нэг хүн өмнөх 6 хүнтэй адил амьд гарах боломжтой байсан ч олсон суларч доош унаж амь насаа алдсан байна. Барилгад гал гараад 3 цагийн хугацаа өнгөрсөн байлаа. Энэ үед ч гал чочид буудлыг бүрхсэн хэвээр байсан. Энэ үед амьд үлдсэн хүн дахин байгаа болов уу гэж горилго тавин хүлээж байсан ард иргэдч хүртэл итгэл найдвараа алдаж эхэлж байсан. Гэхдээ яг тэр мөчөд цэнхэр өнгийн алчуур биеэрээ ороосон хүн цонхон дээрээ доош хараад зогсож байгаа нь харагдсан байна. 1104 дугаарын өрөөний цонхон дээр настай хүн зогсож байсан. Цугласан бүх хүн санаан завнан 1104 дугаарын өрөөний цонхон дээр зогсож буй хүн рүү харж байсан. Энэ үед буудлын урд хэсэгт зогсож байсан хүмүүс шуугилдаж эхэлсэн. Тэд ямар нэг зүйлийг үүрсэн эрэгтэйг хараад түүнд урам өгч алга ташин дэмжиж байсан. Тэр эрэгтэйг Чууж Хүмбүн гэдэг цочид буудалд байгаа хүмүүсээс дахиад нэг ч гэсэн хүн аврахын тулд бүх аргаа хэрэглэн байд сурын харваачаас хүртэл тусламж хүссэн нь тэр байж. Чуу тамирчин ойролцоох гүүрэн дээр гарч зогсоод 1104 дугаарын өрөөний цонх руу сумаа харваж эхэлсэн. Сумж шилэн цонхыг онож хагалсан боловч дотроос нь ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй. Ингэж харваачаар цонх руу харвуулсан шалтгаан нь 1104 дугаарын цонхон дээр зогсож байсан хүн дахиж цонхон дээр гарч ирж зогсохгүй харагдахгүй байсан учраас тэр хүнийг галаас амрахын тулд харавсан юм байна. Цонх руу хит хэдэн удаа онож хагалсан ч өнөөх настан дахиж цонх руу гарч ирээгүй юм байна. Ингээд нэг мэтгэхэд өдөөс хойш 5 цаг болсон байсан. Пак ахлагч гал сөнөөгчөддөө одоо татгаш орцгоё гэж тушаагаад бүгдээрээ шатаа ашиглан татгаш орцгоосон. 1104 дугаарын өрөөнд байсан настангаас эхлэн 90 хайх үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Барилга дотор тэр үед ч маш бөгжим халуун байсан. Тэднийг ороход амьд хүн эхлээд олдоогүй. Гал сөнөөгчөд 1104 тоотын угаалгын өрөөнөөс цонхон дээр зогсож байсан настанг болсон. Гал гарснаас 7 цагийн дараа 9 минут олцсон энэ хүн яаж амьд байсан бэ гэвэл угаалгын өрөөний ваананд ус дүүргээд өөрөө орж хэвтээд дээрээсээ хүнжил бүтээн тэсэж байсан байна. Энэ хүн бол Хятадаас Солонгос улсад суугаа элчин сайд байсан. Гал сөнөөгчөд түүнийг барилгаас аюулгүй гаргаж шууд эмнэлэгт хүргэсэн. Харамсалтай нь энэ хүний дараагаас дахин амьд болсон хүн байгаагүй. Гал гарснаас 12 цагийн дараа буюу оройны 10 цагт гал бүрэн унтарч эхлэх үед барилга руу гал сөнөөгчдийн хамт албаны хүмүүс бас орсон. Тэднийг нүд халтарм дүр зураг угтсан. Ар гэрийнхэн ч таних боломжгүй болсон танигдахын аргагүй цогцнод байсан. Нүр царайг нь танихын аргагүй болсноос гадна биеийн зарим хэсгүүд нь хүртэл байхгүй болсон байсан. Бүр хүмүүсийн дунд маргаан хүртэл үүсч байсан. Нэг гэр бүл нь миний ээж байна гэхэд нөгөөх нь миний эмэгтэй дүү байна гэж маргаж байсан. Харамсалтай нь ам өрөвдөгсдийн гэр бүлийнхэн зэрэмтлэгдсэн нүд талтарн цогцнод дундаас хүүгийнхээ, охиныхоо, эхнэр нөхрийнхөө, ээж аавынхаа, ах эгч дүүгийнхаа цогцыг олж байсан байна. Тэгвэл гал хаанаас яагаад гарсан бэ?
Зочид буудлын нэг давхарт байрлах кофе шопын профан хийний газын сав дэлбэрсэн. Мөрдлөгийн дүнд тус хийний савыг үйлдвэрлэсэн огноо нь 1968 оны 8 сар байсан. Гэхдээ Тэйонгог зочид буудлын нээгдсэн өдөр нь 1969 оны 9 сар. Энэхүү хуучин хийний савыг нэг ч удаа даралтыг нь шалгаж туршаагүй байсан. Бүр үйлдвэрлээд бараг 4 жил болох гэж байсан. Гэхдээ нэг давхарт гарсан гал яагаад зочид буудлын дээд давхруудад хүртэл гарч дотор байсан хүмүүсийн ихэнх нь аврагдаж чадалгүй. Зочид буудал тэр жигтэй шатсан юм бол яагаад гэхээр энэ зочид буудалд аврах шат байгаагүй. Тэр үед барилгуудад цахилгаан шатнаас гадна аваарын шат бас байх ёстой гэж үздэг байсан ч тэр зочид буудлыг анханасаа барихдаа аваарын шат хийгээгүй. Мөнгөө хэмнэх гэж. Ингээд зочид буудлын удирдах албан тушаалтнуудад хариуцлага тооцож шийдэхэр болсон. Буудлын ерөнхийлөгч болон түүнтэй хамтран ажиллагсад байсан харамсалтай нь ерөнхийлөгч Кимийн хүсэл дээр галын гарах гарцыг буюу хаалгыг цохих ёсоор нь суйрлуулсан гэсэн дүгнэлтийг хуурамчаар гаргасан. Ингээд нэг жилийн дараа буюу 1973 оны 1 сард ерөнхийлөгч Кимийн талаарх эцсийн шийдвэр гарсан нь түүнийг буруугүй гэсэн шийдвэр байсан байна. Үүний дараа засгийн газраас өндөр барилга байгууламжуудад гал төмрийн хяналт шалгалт хийж барилга бүрт галын аюулаас хамгаалах шүршигт суйрлуулж мөн нисдэг тэрэгний талбай заавал хийх ёстой гэж заасан. Мөн гал унтраах шатыг хамгийн урт нь 23 давхар хүртэл сунах боломжтойгоор хийсэн. Тэйонгог зочид буудлын хэрэг аажмаар мартагдсан ч дахин 6 жилийн дараа их сургуулийн фестивальд маш онцгой түүхтэй нэгэн оролцсон байна. Түүний нэрийг Мин Пёнхо гэдэг. Энэ хүн бол бичлэгний эхэнд гарсан 20-од насны залуухан хоёр эрэгтэй нэг болох Пёнмугийн төрсөн дүү байсан. 곡은 누가 작사 작곡했어요? 병원의 형님이신데요. 김병훈 씨라고 위해서로 돌아가셨는데 저희가 이 곡을 굉장히 아깝다고 생각을 했고 항상 우리 젊은이들한테 이 곡을 좀 언젠가는 한번 알려줘야 되겠다는 생각을 갖고 Харамсалтай нь тэр өдөр Хийжун болон Пёнму зочид буудлаас 9 минут гарч чадаагүй. Пёнму Хийжун хоёрын дүү ингэж олон нийтийн хүртэл болсон юм байна.